За Инкам Монголын гишүүний бас асууж байгаа асуултаас саналуудаас чухал байгаамаа чухал асуудал хөндөж байна. Энэ олон улсын маргаануудаас Монголд шийдэгдэх бололцоо боломж яагаад бүрдэхгүй байна вэ? Гадааддас шийдэгддэг энийг дагсан хөрөнгө оруулалт хөрөнгө зардал их гардаг гэдэг асуудал. Тэгэхээр энэ хууль 2003 онд арбитрийн тухай хуулийг баталсан. Энэ хууль маань нэгдсэн үндэсний байгууллага олон улсын хөдөлтөөний эрх зүйн комиссын загвар хууль нийцээгүй байна. Энийг нутагшуулсан орны жагсаалт Монгол улс бүртгэгдээгүй байна. Гэдэг үндэслэл дүгнэлт маань Монгол улсаас арбитрийн хэрэг маргааныг шийдэх бололцоо боломж. За Монгол дээрээс нь Монгол улсад хөрөнгө оруулалт хийх энэ бололцоо болон бизнес эрх таатай орчин бүрдсэн гэдэг улс орны жагсаалтанд ороход бас тодорхой хэмжээр сөргөө нөлөөлж байсан. Тийм учраас энэ хуулийг шийдээ. Энэ үднээс Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бас энэ бизнес эрхлэх хөрөнгө оруулалт хийх орчин нөхцөлийг таатай болгох ийм бодлого зорилт тусгасан байгаа. Энэ хүрээндээ арбитрийн тухай хуулийг бас шинжилж найруулж нэгдүгээрт нь хөрөнгө оруулалт бизнес хийх таатай орчин нөхцөлийг бий болгоё. Арбитрийн маргааныг зөвхөн гадаад улс орнууд биш Монгол улстай шийдэх, Монгол улсын энэ эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргааныг шийдэх тал дээр бас анхаарах ийм бололцоо боломжийг бүрдүүлэхний зорилго байгаа. За нөгөө талдаа бол нэгдсэн үндэсний байгууллагын тэр олон улсын хөдөлтөөний эрх зүйн комиссын олон улсын хөдөлтөөний арбитрийн тухай загвар хууль нийцүүлээд энэ хуулийг баталсан тохиолдолд өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллага 72 улс энэ нэгдсэн жагсаалтад бүртгэгдсэн байгаа маань нутагшуулсан орны жагсаалтад. Энийгээр бас олон улсын стандартны нийцүүлэн арбитрийн үйл ажиллагаа явуулдаг улс орны тоонд Монгол улс маань орон. За энийгээр бас бизнес эрхлэх таатай улс хэмээн бас олон улсад хүлээн зөвшөөрөх юм ачаал бүгдэлтэй болох юм. Ийм зорилгоор энэ хуулийг бас оруулж ирж байгаа. За шүүхтэй холбоотой асуудал дээр арбитрд түрүүн би хэлсэн маш цөөн тооны хэрэг маргаанууд зөвхөн өнгөрсөн энэ 8 сарын байдлаар ихэд 110 хэрэг маргаан Монгол улсын хэмжээнд маргаа үүссэн. Үүнээс 58 шийдэгдсэн ийм статистик баримт байж байгаа. Гэтэл шүүхээр бол энэ оны 8 сарын байдлаар 33 мянган хэрэг маргаан шүүхтэр асуудал үүссэн байна. Үүнээс 21 орчим мянган хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлсэн байна. Ингээд үзэх юм бол арбитр дээр маш бага асуудал шийдэгддэг. Нөгөө талдаа шүүхтэр бол ерөөсөө дийлэнх асуудал шийдэгдэж байгаа. Гэтэл 2014 оноос бас эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ ийм үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 2014 онд 2500 орчим хэрэг эвлэрүүлэн зуучлах хүрээнд асуудал шийдсэн. Өөрөөр хэлбэл шүүхээс өмнөх шатанда асуудал шийдэгдсэн. 2015 онд 4000 орчим болж нэмэгдсэн байна. Ингээд үзэх юм бол жилийн хугацаанд шүүхийн бус журмаар асуудлаа шийдвэрлэх хэрэг маргааны тоо бол хүсэл тийм нөхцөл бас их байдгийм байна. Энэ арбитрийн тухай хууль батлагдчих юм бол асуудлыг заавал шүүхтэр маргаанаа эцэслэн шийдэх биш. Арбитрийн журмаар шийдэх орон зай нөхцөл бололцоо Монгол улсад байгаа гэдгээс харуулж байгаа. Тийм болохоор энэ тоонуудаас харахад бол арбитрийн тухай хууль маань батлагдах юм бол шүүхтэр очдог хэрэг маргааны тоо буурах, эрс буурах энэ хэмжээгээр бас эргээд гардаг зардал чирэгдэл цаг хугацаа нөхцөл байдалтай бололцоо боломж нь хэрэг үүсгэж талуудаас давуу талтай болох юм бас боломж байгаа гэж үзэж байгаа.